байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр жигжид оржийн Баясгалан Монгол Улсын сэргийн засварлалтын инженерийг урьж оролцуулсан байгаа. Бид өнөөдөр та бүхэнтэйгээ сэргийн засварлалтад инженерийн шийдэл ямар чухал, ач холбогдолтой, тэгээд ямар төслүүдээр ажиллаж байсан талаар ярилцах болно. Баярлалаа. За, сайн байна уу? За. Өнөөдөр урилгаар Монгол Улсын сэргийн засварлалтын мэргэжсэн бас дагнаж ажилладаг инженер жигжид оржийн Баясгалан маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд юуны түрүүнд урилгын маань хүлээж аваад хүрэлцэн танд баярлалаа. За. Та ер нь яагаад инженер болсон бэ? Анх яагаад энэ мэргэжлийг сонгосон? Хаана төрсөн? Өөрийгөө бидэнд дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За. Миний аав бүрээд улсад аавнаас илэнгийн бүрээд ээж маань хүсэл хайхын бүрээд тийм улсад байсан. Хоёулаа багш нар болсон. Манай аав бол Монгол Улсын сургуулийн анх байгууллагад орж төгссөн. Анхны физикийн анги орж төгссөн. Тэгээд 18-ны диплом гэдэг. Астрономч Нинжаторгоо энтергээд тэдний анги болсон тий. Физикийн анги төгсөж байсан. Тэгээд тийм аав маань сургуультай багшиж байсан. Тэгээд сахар бент хийжсэн. Пасрыг түүхийн багшилсан. Багшийн сургууль олон жил багшилсан та. Би бол 1948 онд Ламбат төрсөн. Тэр сургуулийн 1966 онд төгссөн. Тэгээ нэгдүгээр сургуульд сурж байхад бол 10 дугаар ангид үйлдвэр сургалт гэж орсон. Тэгэхээр манай ангид бол барилгын зургийн институтээр 2 инженер гэж барилгын зураг дааж ирсэн. Зохион инженер, Жадамбай инженер гэж 2 залуу инженер. Тэгмэд барилгын анхны огтхон зааж одоо хамгийн эхлээл одоо гоё шрифтээр бичих. Баах юм шрифтээр бичүүлдэг. Тэгэл шугам зураг, барилгын шугам зураг зааж ирсэн. Би барилгын анхны мэдлэг түүнтэй болоод өөр дүнд манай ингээс чинь одоо 21 хүүхэд өгсөн байгаа. Тэгэхээр чинь 7-8 барилгын чиглэлийн инженерүүд орсон байхгүй. Тийм. Сантехникийн инженер, барилгын машин механизмын инженер, яг иргэний үйлдвэрийн барилгын инженер гэдэг ингээд 7-8 инженер. Тэгээд барилгын тэр үйлдвэр сургалт гэдэг бол бас их зөв юм байсан юм шиг байгаа тухайд. Тэгэхээр мэргэжлийн баримжаа авах хүүхдүүдэд тийм чиглэлээр ажилласан байна. Тэгээд нөгөө талд бол дандаа ахид орцсон нөгөө юуны ойдлын чиглэлээр тий. Тэгээд ганц эрэхтэй нэг тийм ингийн багш олзваа дараа нь содон гэж багш байж байгаа нэр төгсгсөн. Тэгээд тэр олон хүүхдүүд нөөс тасалтай их сургуулийн иргэний үйлдвэр барилгын инженер гэдэг мэргэжлэр Улсын политехникийн дээд сургууль төгссөн. 1971 онд. Тэгээд юунд шууд барилгын яам дээр хуваан авах гээд очиход телефон сайт барилгын яамны сайт байсан. Тэгээд барилгын сайт уулзаад за яан хаана очих гэж байгаа гэдэг. Сургуулийн студлаач гэсэн чинь хаан дургуухлаа уул үйлдвэр дээр гахалтай инженер хэрэгтэй байсан шүү. За гэдэг бичигээд сургуулийн студ орж ирсэн. Тэгээд барилгын зургийн институтын Орос улс иргэний барилгын зургийн товчоо. Тэнд Орос улс иргэний барилгын зураг хийдэг 2 групп байсан. Тэнд нэгдүгээр группт орсон. Манай группт чинь төрийн шагнал авсан нөгөө лувсан дорж байсан. За манай компьютер группыг байгуулсан Үрчингийн цэрэн дорж гэж архитектор байсан. Ингээд мундаг улсуудтай цуг ажиллаж байсан. Тэгээ Орос улсны иргэний товчоо гэж маань дотроо 72 онд нөгөө Оросд төгссөн архитектор Үрчингийн цэрэн дорж гэдэг маань сүнхийдэн групп байгуулнаа. Тийшээ орох гэж намайг оруулсан баг. Тэгэл заавраа орё гэл. Тэгэл сүнхийдэн групп гэж нэлээд боловч одоо энэ дурсгал барилгын зөв төслийн групп гэж тийм жижигхэн групп. Дээрээс 4-5 үнэтэй байгуулагдсан. Тэр нь болохоор зэрэг ер нь л яагаад байгуулах болсон гэхдээ тэр үед ч одоо 60-аад оноос ер нь манай
сүмхийд архитектурын дурсгалууд маань нурж эхэлж байсан ба хүнд байдалд орсон байсан. Тэрний одоо анзаарч мэдээд сайдны зөвлөлийн нэгдүгээр авлагч дарга Майдер гэж хүн байсан. Тэр хүн бол их сөрхий мундаг хүн дүүх соёлын тусгалтад дуртай ийм хүн байсан учраас нэг ийм байгууллага байх хэрэгтэй гэж утсан юм байл. Тэгээд тийм дүүх соёлын тусгал зүйлийг хамгаалах хууль энэ төр гаргаад тэгээд манай зургийн группийг байгуулад тэгээд тэнд чинь манай үржингийн сэнтерч архитектурын дарга нь болоод тэгээд инженерээр нь би архитектураар нь болохоор зэрэг Майдергон оргил энэ Польш төгссөн архитектор Улзиватын Эрдэнэт гэж байсан. Тэр зургийн институтын туршлагатай ахлах техник Омбын цэрэндарч гэж байсан. Тэр тэгээд бид хэд ингээд 5 хүн зураг төслийн групп байгуулагдаад ингээд явсан түүхтэй. Одоо тэгээд тэр үед чинь одоо ингээл 60 оны үед гэдэг чинь нөгөө эд бүтээн байгуулалт те шинэ барилгууд барьж байхад нөгөө талаас түүх соёлын барилга байгууламжаа хадгалж авч үлдэн ингээд те нэмэгдэл байдал бий болж байна. Тэгээд таны хамгийн анхны яг энэ чиглэлээр ажиллаж исэн ямар төсөл дээр ажиллаж исэн бэ та? Хамгийн эхлээд манайх чинь 72 онд тэгж байгуулагдаад энэ хийсэн анхны ажил болохоор зэрэг манай Чингүн хамтарч юм байсан байна тий. Тэрнийг засах болоод тэрэнд чинь театрын музей байгуулна гэх тийм захиалга махалгатай байсан юм да. Тэгж сэргийн засварлахад энэ ажил эхэлсэн. Тэнд анхны төсөл маа тэр л байсан да. Тэр Чингүн хамтарч юм байсан бол бас л хоёр айлын сууц болцсон их муудсан байсан. Тэгээд бид бүгдийн доотлын давхрыг буулгаад доотлын давхар нь бол Орос маягийн дулаалгатай тийм дүнзэн маягийн байсан байхгүй. Тэгээд давхартай бол тийм зуны маягийн тийм байсан. Тэрнийг бол бид нэр анийн буулгаад бүх хамын тэр чи хуучин юм шургаагаар босоо ингэ шургаагууд ингэ тавьж байгаа хоёр талаас нь сүлдтэй шавардсан тийм байсан. Тэр бүгд ялзарсан байсан. Холтцтой шургаагууд дараа ялзарчтэй юм. Тэгээд тэрний бүгдийг буулгаад цэвэрлээд ясгуудын үлдээж байгааг өргөдөгчлээд ингээд сүлдэн дээр дүнзэн хаана тийгээд хоёр талаас нь дулаалаад тэрээс тухайд ер нь тэгвэл нэг одоо сэргийн засварлах дээр яг улсаас бүх хөрөнгө зардлын тооцоолол гарахгүй тий. Тэр үуч засаг төрийн дэмжлэг их байсан учраас бас тэрний хүчтэй явж байгаа хэрэг шүү дээ. Яг бол тэр эрх мэдэлтэй тэгээд түүх соёлын дурсгалтай хайртай тийм хүн байхгүй бол энэ ажил эхлэхгүй л байсан баг тий. Майдергон очирлын ажил эхэлсэн шүү дээ. Майдергон тэгээд лусан гомгоон одоо тусан бэ. Одоо тэгээд Улаанбаатар тусаал ихсэжсэн баг. Тэгэнгүүт аймаг сум болгонд л сүмгийдийн хуучны барилгууд тий. Маш их ажил байсан. Тэг юу 73 онд бид нэр манай групп ерөөс тэр чигээр бүгдээр 6-7 хүн болж яваад ингээд юу явсан. Түүх соёлын тусгал зүйлүүдийг хаана ямар шүү байдалтай байгаа судлах. Экспедицээр явсан. Тэгээд бид нэр энэс гараад Бөнжин сүмөр ороод Төв, Хэнти, Далнут, Дундгой, Омонгой, Сүхбаатар аймагуудаар яваад ингээд энэ одоо төв хэсэгт байгаа ямар барилгууд ямар шүү байдалтай байдгийг бүгдийг бас үзээ. Тэгээд зураг мургийг аваад тийм ээ. Тийм судалгаагаар явж ирсэн тий. Дараа нь бас манайхан сүүлд бас архангаан чиглэлд бас явсан л та тий. Таныг би нөгөө нэг сэтгүүлээдээс бас гарч ирсэн барилгын эмч гээд тэгээд нөгөө мэгдэд Жанрайс гэсэн сумыг бас өргөсөн инженер гэдгээр нь
сонсч байсан. Та ер нь нэгдэд жанрайсыг сүмийг бас яаж ингэж инженерийн шийдлэр суурийн суултанд ийм гүндгийг суулттай харгаад ирж өргөж ирсэн бэ. Энэ талаараа бижиж жанрайсыг бол суулт мут байхгүй. Зүгээр гол нь хазаалт байхгүй юу? Тий. Тэр чинь нөгөө манай Улаанбаатарын занхлах салхины чиглэлээр баруун хойноос салхитай байдаг гэсэн шүү дээ манайх. Тэгээд салхины ачааллаас болоод дээдлийн хэсэг нь модон хэсэг нь ингээд зүүн тишээ. Тэгэхээр зүүн зарим жоохон зүүн урагшхнаа. Ер нь зүүн чиглэлдээ хазаалцсан. Тэгээд энэ чинь 1960-аад оноос майдургаанд санаачлаа. Сэргээ засуулах гээд эхэлсэн юм. Тэгээд тэр үед чинь нөгөө 60-аад онд сэргээ засуулахыг мэрэгсэн хүн байхгүй. Мэрэгсэн байгууллага байхгүй. Зураг төслийн хийдэг газар байхгүй. Тэгээд зургийн институтын бас иргэн манай Орос улс иргэний явуулсан товчонд зургийг хийлгэх гэсэн юм байл. Гэхдээ тэр үед чинь манай Монгол инженер цөөхөн Орос инженерүүд олцсон. Оросын архитектор инженерүүд Орос Болгар тийм усуд ажиллаж ирсэн юм байл. Намайг 71 онд очихд бол цөөхөн Орос байсан та. Тийм ихэнх Монгол инженер болсон байсан. Тэгээд тэр 60-аад онд Орос инженер тэр одоо хамгийн гол нь одоо бэхэлгээ хийх хэрэгтэй байхгүй. Тэр чинь хазаалттай юм байшин гэх яах вэ те. Дээдлийн хазаалтыг тэр их хазаалт шүү дээ. Дээдл нь 40-50 см хазаалттай байхгүй юу. Сууртайгаа харьцуулахад те. 20 м өндөр багнууд 20 ширхэг тийм модон багнууд байгаа. Тэр багнууд бол тоосгон хэсэг нь бол доод хэсэг нь тоосгон хэсэг нь болохоор тэрэндээ баригдаж зүгээр. Тэрнээс дээшээ болохоор ингээд хазаацсан. Тийм яахгүй. Тэгээд тэрнийг засахаар Орос инженерүүд ажиллаж ирсэн байлаа. Тэгээд 60-аад онд ганц нэг зураг хийсэн. Тэгээд явж хагаад алигтай шийдэл гаргаж чадаагүй. Тэгсэн мөртөө яхаа дотор талын засаад ингээд 60-аад онд олцоо будаг дотор талын будгийн ажил хийсэн юм байл. Тэгээд дээврийн салсан. Дээврийн салхитаа бас буруу хийгээд нөгөөд дээврийн ачааг ихтүүлсэн баггүй. Тэр чи ачаа нэгтсэн. Хоёр үндсэн хэвдэлтэй байшин баггүй юу? Нэгдүгürt дээврийн ачаа ихтдэг. Ачаа ихтснээс болоод гол 10 метрийн 4 тийм 10 метрийн нуруу байдсан дээр тэр хойдуур талдаа бол ачаагаа авдаг байхгүй. Тэр нь ингээд хотелт ихтэй болсон ачаагаа ихтэй. Тэрэндээ яагаад тэр ачаас хотелт их болсон гэхдээ зэрэг тэр 60-аад оны буруу хийсэн засвараас бас ачаагаа нэмсэн байл. Тэгээ дээврийн застай дээврийн буулгаад хуучин модон дээвэртэй байсан байл. Тэгээд төмөрлөгтэй ингэж одоо 8-9 см тал шугаагууд тэгээд ингэж ойрхон одоо вармэгтэй харагдуулахад тийм төмрөө бөхтөр гэж ингэж дээвэрл зэрэг ачаагаа бас ихтүүлсэн. Нэмэгдүүл засах үедээ бас алдаа гарсан байхгүй. Тэгээд яг Орос инженер бол доод талын тэр хөшүүн чанарын хангахын тулд төмөр бэхэлгээ хийх зураг хийсэн юм байлаа. Гэхдээ яг тэр төмөр бэхэлгээ хийсэн зургаар нь бол хийх боломж байхгүй. Газар дээр бүр дээшээ хийх боломж байхгүй. Зөвхөн тэгэхээр доод хэсэгт нэг жоохон төмөр бэхэлгээ хийгээд тэгэл аргасан юм байлаа. Тэгэл дотроо заслаа өнгө будгийн ажил хийж яваад тэгээд ажил бас зогссон. Тэгээд 1970-80-аад онд дахиад сэргийн зураг төсөл хийх хэрэгтэй болоод тэгээд Жанрайсгийн тэр үед чинь нөгөө бас
соёлын сан гэж Монголын соёлын сан гэж байгуулагдаад манай Баатан хамт тэргүүтэй. Тэгээд улсын дарж архитектор Зүлтүмгай тэгээд гүдэмдэг усууд орж соёлын сан гэж байгуулаад тэгээд манай соёлын мэрэгчлийн жанрсгал сэргээ гэсэн санаачлал гаргаад тэгээд ард түмнээс хандив цуглуулад усаас мөрөн хөрөг гаргаад ингээд сэргийх болоод тэгээд мөнгө төгрөгтэй одоо зураг төслийн ажил бол манай Түүх соёлын тусгал зүйлээ сэргээн засварлах газар тэрний зураг төслийн групп инженерат тэл болж байгаа юм л та. Тэр үед би зураг төслийн нэг л инженер байсан. Тэг манай ер нь Түүх соёлын тусгал зүйлээ сэргээн засварлах газар малан 2 он анх яахан эхлээд суурин тавигдаад явсараа 70 онд яг албан ёсоор Түүх соёлын тусгал зүйлээ сэргээн засварлах газар гэднэртэй болоод энэ гисэрсэнд нүүж орсон байхгүй. Тэгээд бид нар чинь зураг төслийн групптэй ажиллаад байшин гадуулаад тулаан оруулаад ингээд засвар хийгээд бид нар ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш манай байгууллага олон ажлууд хийсэн. За өндөр ягаас яваад бол тийм зураг төсөл хийх шаардлагатай бол тэгэл хийсэндээ. Би энийг бол тийм амар хийгээгүй. Тэгээд инженерийн шийдэл хамгийн гол болох хэвээр. Яаж энэ хазаалтыг зогсоох вэ тийм. Эсвэл ингээд төвчлөх юм уу тийм. Тэр хотоос нуруу яах юм? 10 метр модон нурууч солих юм уу яах тийм. Тийм шийдлүүдийг олох хоёр үндэсний инженерийн хоёр шийдэл олох хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ чиглэлээр би 80 хэд оноос эхлэв чинь 83 оноос л ингээд судлаад хэлтийн одоо барилгын сэргээн засварлах инженер ерөөсөө барилгын эмчил гэсэн үг шүү дээ. Тэг. Яг энэ хэвдэл юунаас олов тийм оншин тодорхой. Оншоо тодорхойлсон бол дараа нь эмчлэх арга аваад шүү дээ. Тэгээд яг оншоо тодорхой тийм ээ. Ачаа их тусан нэгдүгürt. Тэгээд нуруу хатаж хоёрдугаар байгуулж үйлчлэгээ салхины чиглэл салхины ачаал их авч ясан дээдлийн модон хэсэг зүүн дэше хамарсан байна гэсэн онц тодорхой. Одоо энэ яаж эмчлэх үү гэдэг чинь одоо стат тийм тэрнээр хамгийн хоноо зарцлаа юм л та. Тэнд бол энийг л сэргээн засварлахад тэр манай инженерээ чадахгүй арсаас гаднаас авал ерөөсөө тэгдэг байсан байхгүй. Би бол тэр Монгол хүн ирэхгүй яа гэж. Тэгж заргалж сараад 82 3 оноос эхлээд зураг төслийн хийсээр аваад 80 сонэд дууссан. Яг Монгол хүн тэгээ Монгол сүнгийн одоо бүтцийг өөрөө мэдж байгаа учраас тийм шүү дээ. Тийм илүү их сайн тооцоолол гаргаж ирж байгаа. Тийм шүү дээ. Хамгийн гол нь яг энэтэй байж байгаа хүн чинь баян очиж үзэж харж байгаа юм чинь тэр ямар юмнаас яагаад юу болох аваад юм гэдэг нарийн мэдж байгаа шүү дээ. Гадаадын хүмүүс жишээл Орсын инженер зургийн институт ажиллаж байгаа хүн чинь өөр том зураг төсөл хийж байгаа шүү дээ. Тэр чинь тэр бол нэг ажил нь үйлдвэрийн төлөвлөгөөнд ороод ирсэн ажлыг л хийх ёстой. Тэгэхээр тийм нарийн мэрэгсэн инженер биш. Учраас яг одоо Европ маягийн одоо хөршүүн чанартай тийм барилгууд одоо тоосгон олцоо барилгууд дээр зижсэн тийм усуд байсан баг л та. Тийм учраас шийдэл гаргаж чадаагүй. Тэгээд дараа нь би бас эхлээд яваад шийдэл олохгүй хэцүү байсан. Тэгээд инженеруудын донд зургийн институтын инженеруудад конкурс дарлаад. Тэгээд инженерийн шийдэл гаргах тэр инженерийн санаа гаргах тийм конкурс энэ гаргаад тэгээд 5-6 группууд 3-4 инженерүүд нийлж байгаад ороод тийм саналууд ирж ирсэн.
тэндээс л хэрэгжүүлэх боломжгүй тийм саналуд гарч байгаа юм л да. Аргагүй тэр усууд чинь орчин үеийн барилгын инженер учраас мэрэгшээг учраас хоёрдугаар төв соёлын тусгал зүйлд барилга машинд яаж хандах хандлага мэдэхгүй тийм ээ. Ер нь буулгаад шинээр батсан ч яадын зарим нь бодхон тийм. За тэр инженерийн санаанууд бол зарим нь болохоор зэрэг бүр ингээд хазаалтын ингээд тэгшлэн ингээд төмөр бусан тэр хийж агаад татаж тэгшлэн мэдэр гэж тийм санаагаас зарим нь болохоор ерөөсөө энэ хазаац тахицын нор дөрөв гол баг нь байгаа байхгүй. Тэр багны тахицын багныг ерөөсөө сольчихъя. Сошиал сольд хийхээр бас их хэцүү болчиход байгаа. Гэхмэчлэнгийн санаанд гарч ирсэн. Гэхдээ ямар ч байсан Монголын барилгын инженерүүдээр нийлээд урах ухаанаа уралдуулаад нэгжиж яваас дээр би бол яасан яаж бодсон гэхээр ерөөсөө энэ хазаасан юу гэж тэгшлэнд гэж байхгүй. Яагаад гэвэл энэ олон 10 жил болчихсон хатсан хармууд гэдэг чинь ерөөсөө яг ингээд тахига хатцсан юм ингээд эргээ тэгшлэн гэж ерөөсөө байхгүй тийм. Ерөөдөө татаж орж тэгшлэн мэрнэх юм бол зүгээр нураад унтсан шүү дээ. Тэгээ учраас цаашид энэ хазаалтыг зогсоох ямар арга байна гэж одоо тэгээд хамгийн гол нь тэр хийсэн орсон барилга дээр ажиллах ч бас нэг төвхтэй юм нөхөр зэрэг архитектурын өнгө үзэмж дотоод гадаа тий экстерьер интерьерийг эвдэж болохгүй тийм аль болохоор бэлгээ хийсэн ч гэсэн харагдахгүй бүтэн тусахгүй байхаар тийм бихээр шаардлагатай та инженерийн хувьд бол тэгээд бодож байгаад энэ нэг барилгач хазаахаар зэрэг тэр дээд талын хэсэг нь тийм банзан хантай. Тэр банзан хамнууд нь ингээ харилцан ингээ шилж хазаахаар тэгээ зэрэг ингээ банзан хам ингээ шилж банзан шилжсэлт гэж ярьдаг байна тий. Тийм үсдэг баггүй. Тэрний зогсоох болчих юм байна гэж бодсон баггүй. Тэгээд тэр шилжсэлтийг зогсоох тийм модон чагтнуудыг яг модон хамнууд нь хийж өгсөн. Тэгээд цаашдаа шилжсэлт хазаалт зогсон гэж үзэж би хийсэн. Тэгээд тэр дамдрууны хувьд бол ачаа хөнгөлөхөөс байхгүй маань гэдэг би ачааг нь дээврийн конструкцийн нарийн судалж өгөхөд бол тэр чинь тэр 60-аад онд гээд ачаа нэмээд хийсэн байсан тэр моднуудын нэгдүгээр тавч хаях хэрэг. Хоёрдугаар тэр барилга маань өөрөө хоёр давхрын дээвэртэй. Дээврийн доод хэсэгт нь болохоор зэрэг банзан дэвсгэл дээр хувсан үйлс дэвсэж жагаад уснасаа болж байгаа. Тэсээ юу шүтээ одоо тэр үед барилгын материал янз бүрийн материал байгаагүй чинь байгалийн үйлс дэвсэж жагаад тэгээд шар шавар гэж шар шавар болохоор усыг бас нэвтрүүлдэг нэг хэсэг барьдаг байхгүй. Олон жил болцсон шар шавар маань муудчихгүй. Тэгээд усаа алдаж эхэлнэ. Тэр шар шавар аваад тэр дээдлийн сүүлд хийсэн 60-аад онд хийсэн моднуудыг аваад ингээд хийхдээ зэрэг ачаа бол 30% хөнгөрч байгаа. Тэгээд орхисон байхгүй. Тэгээд ер нь бол тэр хотын лууруудыг бол тэр чигээр орхиол их цууралтай байсан. Харууд чатгаар бас их хахалдаг. Манай хоорой нөхцөлтэй. Тэгээд дандаа юм төмөр бүгцэн хийж чаад валтар гэж чангалдаг юм бүгцнүүд дөрөв талаас нь ингэж чангалдаг. Тийм юмнуудыг чангараас хийж гисэн тий. Тэгээд нэмэлт бас барилгын нөгөө хазаалт чинь ингээ хөдөлгөөний багасгах модон үтээцээр хөдөлгөөнийг багасгах тийм өгсөн чанар төмөр
жижиг бэлтгээнүүд хийсэлтэй. Тэр олон нуруунуудыг бүгдийг ингэж бүгдчлэн бүрэх хазаалттай бүр хагалтай нэг юу байсан. Баан. Тэрнийг болохоор бас яг ингэж бүгдлээд ойрхон юм төмөр бүгдэнтэй чаад дөрвөн талаас нь бол чангалж цаашаа хавар зогсоосон. Тийм төвчлэгнүүд хийсэн. Инженерийн хувьд бол ийм л асуудлаар шийдсэн гэж би бодод байгаа. Тийм. 30% тийм ачаа 30% хүрч байгаа тийм. Одоо энэ яг хазаалтыг тэр үед чи хэмжихэд бас хэцүү байсан та. Тэр үед яаж хэмжиж? Дээр үед 20 м өндөртэй хурж хэмжинүүд чи хэцүү. Тэгээд юу геодэс сургуулийн газарт захиал өгөөд тэгээд геодэс сургуулийн газарт геодэсийн багшаар хазаалтыг тодорхойлж өгч. Тэгээд тэр үед бас стереофотограмметрийн нэг багаж ирсэн байсан. Юунд геодэс сургуулийн газар тийм багцтай болсон байсан байл. Тэгээд ашгүй тэрэн дээр хүн ажилладаг байгаад тэд нэр зургийг хийж өгөөд. Одоо урд нүүрэн талынх нь хазаалтын зургийг гаргаж өгсөн байхгүй. Тэгэхээр зэрэг тэжний хэдийн сантиметр хазаалттай байна гэдэг нь гараад ирж байгаа юм л да. Эрдгот тэр нуруу яг хэдэн сантиметр хаталттай. Хойд урд хоёр нуруу маань гол ачааллыг авч байгаа. Энэ яг хэдэн сантиметрийн хаталттай. Геодэсийн багцаар хэмжиж өгөөсгөө тэгээд тэр дагуу геодэс зургийн газараас also тийм хаталтын гаргаж өгөөд хазаалтын ерөнхийд нь гаргаж өгсөн. Тэгээд тэрнээс манай сүүлд манай төв соёлын тусал зүйлс сэргийн засаг газар чинь социализм орнуудын сэргийн засал байгууллагуудтай самтаж ажилладаг байсан. Тэгээд тэр шугам Польшийн сэргийн засал байгууллагаас 3-4 хүн мэргэжилтэн ирээд энэ зургийг хийж өгөөч гэсэн чинь тэгээд тэд нөгөө фото стереофотограмметрийн сайн багажтай тийм мэргэжилтнүүдтэй байсан. Тэр нь болохоор зэрэг яг байж байгаа имэйл зургийг аваад тэгээд фото зураг олон удаа зураг авч байгаа дотор гадна маань зэрэг тэр камера тавьж зураг аваад тэгээд тэр зургаа масштабт оруулаад тэгээд зураад машин зураад зарим гараараас зурдаг баг. Тийм зураг ирүүлсэн. Тэр нь бол надад их тусалсан л да. Нэгж аграас дээр нэг нэмж хэлэхэд бол гадна талд нь төмөр тулгуур хийсэн шүү дээ. Тэр төмөр тулгуур нь бол доороос харагдахгүй. Дээр араад харахад бол харагдана тийм. Гадна тулгуур байдаг. Нөгөө нэг энгийн хүмүүс бол харагдахгүй. Одоо фото зураг авахд бол харагдахгүй. Тийм тулгуурууд хийсэн. Тэгээд тэр төмөр хэлхэнүүд хийсэн. Ер нь суурин тэр бол хөдөлгөөн байхгүй. Тэр ч бас суурин суулттай байна уу? Модны бүтээцүүд нэлзэрсэн байна уу? Тэний шалгаж шүү дээ. Бид нар энэ тусгай барилга дээр ажиллахад бол яадаг л да. Малталт хийж үзсэн юм босоо хан манаа энэ цаана юу вэ? Хохолж үзсэн тийм ээ. Суурин төвд бол доор нь ухалт хийж үзсэн. Ямар гүнтэй ямар суур байсан хийсэн дээ. Жаргал дээр бол суулт барилгын суулт бол энэ төр байхгүй тийм. Яг цэвэр хазаалт. Тэгээд нөгөө нэг сэргийн засварлаж байгаа учраас нөгөө бас хит их шинэ юм оруулаад анхны хамгийн гол нь тэр инженерийн хувьд бол бас нэг хүнд асуудал болохоор орчин үеийн өсөр конструкцаар бэхэлжсэн бол тэр нь харагдахгүй байх хэрэгтэй, далд байх хэрэгтэй тийм ээ. Тийм. Жаргал явд бол тийм. Та одоо байнга л бас хажуугаар нь явж харж идэг юм шүү дээ тий. Одоо ер нь дахиад сэргийн засварлах ажил хийх болсон. Харин тий одоо бол болцсон. Тэгээд болцсон. Хамгийн гол нь одоо дээрээс олддог гэсэн. Тэр л ер нь хуучин барилгууд
хамгийн аюултай юм бол аюул учирдаг юм бол дээвэр муу авилдаг модон барилга сүрч байгаа юм л да. Дээрээс ос нэвчж байгаа л ингээл ялцрал мод чинь өмхрөл тэгэл нороод унахад бэлэн болно шүү дээ. Хоёрдугаарт бол доороос чиг авч ивэл бас доороос мөөгөнцөрт ураад тийм ээ мөөгөнцөр тэгтээд илчрээд ингээд юм хоёр аял одоо барилгын үндсэн тогтох юм аа суур дээвэр хоёр хамгийн гол анхаарах юм бол манай хуучин барилга болохгүй. Ер нь хуучин зүйлсгүй шинэ барилгачаал байггүй шүү дээ. Орчин барилга бол дээвэр сайн байвал бас сайн байна шүү дээ. Дээрээс ус алдаал байвал тэгэл бетон жилгаагүй нуудаад шавар мавар нуунууд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр манай дээврээ бас сайн анхаарч явах хэрэгтэй юм байна. Барилгыг сэргээн засварлаж ихээр өнгө будаг хийчих юм шиг л ингээд бодоод идэг тий. Тэгэнгүүт яг энэ барилгын инженерингийн талаасаа тооцоолол хийх, шийдлээ гаргах, анхны байр дүрхийг олж авах гэдэг ер нь ойролцоогоор хэр хугацаа зарцуулж ямар хэмжээний баг бүрэлдэхүүнтэй ажиллах хэрэгтэй юм болоо. За тэр бол яг тухайн барилгын онцлогоос хамаарна л та тийм ээ том барилгын хэмжээ том байх уу жижиг байх уу тийм ээ тэгээд тэр барилгын чинь эвдрэл гэмтэл их байна уу бага байна уу тэрнээс болоод инженерийн ямар асуудал гарч ийн гэдгээс болоод answer шүү дээ. Одоо жишээлбэл амар ойсголонт гэж нь бас л нүсэр багантай шүү дээ. 50-60 см-ийн диаметртэй мотор хийсэн баг. Дамнуурууд нэг чинь 40-50 см багтлалтай тийм дамнууруудаар хийсэн авраг байгууламж өстэй одоо амар ойсголонтын дугнууд гэж тийм. Тийм хамгийн гол нь босоод байдлууд ер нь юу хамгийн чухал гэхэд арчилгаа хамгийн гол нь арчилгаа. Арчилгаа гэдэг нь одоо банкын сурч ийн үгүй юу дээвэр маань яаж ийн үзэж байгаа тийм ээ. Төмөр дээврээ бол 2 жил дудаж явах тасан бодоор будаж явах хэвээр нөхсөөр ус олдож ийн үгүй юу завсар заа гарч ийн үгүй юу дээврээ гэсэн анхаарах хэвээр манай одоо энэ богд хааны музейн тэр ялгаа хүлийн ордон ч гэсэн ялгаа ингээл дээврээсээ ус олддог байсан. Доороос мөгдсөн тийм хүлийн ордон зэр бас та тусал зүйлсээр засгасан маань Улаанбаатарт тэгээд хөдөө богд хаан Эрдэнэзуу амар ойсголон аргангай энэ төр төлөвлөж ажиллаж байсан шүү дээ. Тэр үед 80-аас 85 онд ажилласан манай Батнасан гэдэг мундаг дарга байдаг. Тэр хүн л одоо бүхний гол ажлыг нуулж өгсөн тийм гавьяатай хүн байд насварсалтай заавал байхгүй. Керамикийн цэгтэй зураг төслийн групптэй уран дархтантай уран дархан маань төрслөлийн үйлдвэр урлагийн сургууль төгссөн дархан залуу ирж яасан байхад 23 дархан авч ирсэн. Тэр керамикийн цэг чинь одоо нэг баримтчин бод уран баримлаа хийх хэрэгтэй тийм ээ. Зөвхөн дээврийн альтын тэгээд бас тэгээд уран зургийн усуд байх хэрэгтэй. Зургийн чимэглэлд хийдэг, зөмбөр бодгийн хийдэг ийм усуд энэ бүх усуд бүгд мэргэжлийн усуд бүрдэж хэд сайхан ажиллаж ирсэн. Тэгээд харамсалтай 90 оны хөгжлөөр тэгээд хөгжлөгдөл тэгэл байхгүй болсон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш тэр засаг мөнгө санхүү байхгүй болсон багтаа энэ сэргийн засварлахад их мөнгө гаргаж чадхаж ирсэн баг. Тэгээд тэр олон шалтгаан байна л да. Хөгжлөгдөө тэр байгууллагын байхгүй болсон их харамсалтай. Одоо дахиад байгуулахад маш хэцүү байна шүү дээ. Тийм олон мэргэжлийн улсуудыг нэг дор цуглуулна гэдэг чинь тийм. Одоо бол ганц нэг архитектор л байж тулсан тэгээд инженерийн хувьд ер нь тэгээ байхгүй болчиход байна л да. Яг сэргийн засварлах чиглэлээр сонирхож явж байгаа хүмүүсээр баг байхгүй тийм.
Газар манай сэргийн засварлалтын яг тэр таны хэлж байгаа үедээ ойролцоо үед үүссэн юм лээ. Тэгээд нөгөө Оросууд болохоор бөөнөрөө ингээд яг хотуудаарсаа хамаарад өөрөөр манайх болохоор яг ингээд хувьчлагдаад явцсан. Тэгээд одоо ер нь дахиж энэ газрыг байгуулахгүй болвол ямар үр дүн ер нь ямар тулгамдж байгаа асуудал гарч ирж байгаа гэж харж байна таны хувьд? Тэгээд манайх бас хөгтөөсөө хүртэл шатаж сурсан байсан шүү дээ. Одоо энэ бүх юм сэргээд маш хэцүү болчиход байна одоо. Тийм. Богдны үдээр одоо 1972 онд манай зургийн институтын сүмхэдийн групп захиалга ирээд тэгээд өвлийн ордны доотлоос мөөгдөд мөөгөнцөртөд баригдаад ингээд хэцүү боллоо. Засвар зураг гаргаж өгөөч гээд тэгээд би очиж үзсэн чинь тэр үнэхээр хэцүү болсон байсан. Доороосоо олон дүнзэн машин маш шүү дээ. Тэгээд доороосоо чиг аваад дүнзэн ханууд нь доороосоо чиг авсны болоос мөөгөнцөр их үүссэн. 4-5% хүртэл ингээд мөөгөнцөр дэшээ явцсан тийм дотор гаднаггүй тийм байсан байхгүй. Тэгээд мөөгөнцөр бас ингээд ямар юм байдیں۔ Яадгийн ингээд бас энэ яаж тэмцдэг ингээд бид нар юуны ботаникийн хүрээлэнгийн функцэг гэдэг докторыг зурж бид нар юу зөвлөмж тэр авч. Тэгээд тэр хүний хийсэн таваа Богдханы музей өөрсдөө тэр ариутгалыг хийсэн байдгийг. Мөөнцөр устгах ариутгал хийгээд тэрний дараа бид нэр сэргийн зураг цэцлэх ажилд орсолтой. Тэгээд яг хөө хийхдээ би ч бас туршлага байхгүй анхудаа тийм асуудалтай орж байгаа. Тэгээд зургийн институт архивтай нэг тийм хуучин барилга засчихсан тийм зураг байсан. Тэр үл яс дүнзэн ханаа одоо нэг эрүүл дүнзэндээ үед нь үе хүртэл 1 2 3 үеэл 3 дахь 5 үеэл 5 дахь үе дээр нь цаалаад тэгээд ингээд ийм дүнз хийгээд хоёр талаас нь ингэж тулгуур хийгээд тийм маягийн тулгуур гэсэн шүү дээ. Тэгээд тэр дүнзээ ингэж хэсэгчилж сольсон тийм зураг байсан. Өдөө хүртэл төсөөлөд явж байгаа тийм бат. Тэгээд ачаалал их дааж юм тийм. Тэрний дагуу тийм зураг хийж өгсөн. Туршлага байхгүй дүнгийн байгуулагдсан бас соёлын яамны дэргэд цэцэлт байлгаа засварын газар гэж байгуулсан байгаа. Лам зүг гэдэг даргатай, оюун гэдэг инженертэй. Тэгээд тэр байгууллага манд хийсэн тэгээд зургийн институт жагцны зураг хийгээл архив шүү. Тэгээд газар дээр очиж зохиогчийн хяналт манд хийх мэдэхгүй шүү. Одоо ажлын туршлагагүй хоёрдугаарт таны төхөөрөмж байхгүй. Дэшин сайн мөргөж чадаагүй. Тэгээд дүнзээ солихтаа ингээд доош нь алдсан байгаа. Тэгэхээр доош ингээд гадна ханууд нь баруун зүгтээ гадна ханууд доош ингээд суугаад 10 хэдэн сантиметр доошоос уцсан тайм газар. Тэгээд дээд дараад хоёр тартны гараад харахад шалан юм хазгай байсан байхгүй. Тийм болчиход тэгээд 70-аад онд тийм засан маань тийм үү болсон. Нөгөө би тэр нөгөө мөөгөнцрөөс хамгаалах тусгаал тамны бол шатны тусгаал шаланда нийт шал тусгаалах харцаас ирж байгаа бетон хийгээд нийт тэр суурь шугамн суурьтай байхгүй. Шугамн суурь төмөр бетон тийм бүс үеийн нэмэлт хийж өгсөн. Тэрийг бол хийсэн тэд нартай. Гэхдээ өргөхтэй алдаа гаргасан учраас тийм суулт өс. Тэгээд 83 онд дахиад би хийх болцоо. Тэгээд энэ хазaalтай энэ шал мод хазаа болчихлоо нэг тэгшлэх ямар аваа гэдэг. Тэгээд тэр үед чи бид нэр туршлагатай болсон байсан. ЮНЕСКО-гоос хүмүүс амар байсан сэргийн засварлахад том төхөөрөмжүүд авсан. Би энэ юуны тэр ном 7501 гэдэг төслийн зах зөөрөгч байсан. Тэ англи хэлтэй хүмүүс учраас тэгээд төхөөрөмжөнд Японы зөвлөхүүдээр зөвлөсөн дагуу Японоос төхөөрөмжөд манайх захиалж авсан. Тэгээд тэгтээ нэг данкрадууд хэрэгтэй юм байна гэдгийг данкрадууд оруулж ирсэн байхгүй. Тэрнийг
ашиглана гэж яваад зураг хийгээд тэгээд тэр музик барилгын доод талдны нөхнүүд өгч жагаад тэгээд 4-5 бахратаар ингээд ихэд байгаа л нэг 4-5 бахрат эсэлтэй тэрүүгээр ингээд ээлжилж ингээд нөхөнтэй зөөж хийгээд энд нэг 1-2 см дахиад 1-2 см хэмжлээ ингээд зөөгөөд ингээд өргөсөн. Тэгээд тэгсээр 10 см өргөөд дүнс нэм шигээд тэгээд азаалтын тэгшилж зассан. Тий. Ер нь бол барилгаа бол анхаарал шууд өргөж байгаа л гэсэн үг үстэй тий. Суулттай хамнуудыг л өргөж өгсөн. Ер нь ерөөсөө баруун зүүн талдаа суулттай байхгүй. Тий. Тэрний өргөж өгөөд тэгээд яг суурны хувьд бол би нэг 70 хэд онд хийсэн төмөрөтөө ус маягийн чулуун суурин дээр нь хийсэн учраас тэрэн дээр шууд тулгуурлаад өргөж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бас суурийг бол их гайгүй юм байна гэж аргасан. Тэгээд тэрнээс хаш одоо гайгүй байж тэгэл энэ бол манайхны нэг хамгийн гол алдаа бол ерөөсөл арчилгаа тавдлага юм байдаг байхгүй. Багтааны хүмүүс осалтаад гэл яриад байгаа тийм дорн тэгэл улсын төсөв мөсөд тусгуулаад дэврээ ядаа засаад авах хэрэгтэй шүү дээ. Орсол засвар тэгээд явж явах хэрэгтэй байхгүй. Орсол барилгын үед. Тэрнийг хийхгүй болохоор ч зэрэг тэгээд олонлууд одоо шүү дээ. Одоо жишээлбэл усны янлагууд нь байна. Усны янлагууд ч осолдод янзарсан байна. Энийгээ сольгээл хийлдэг тэгэл байхгүй. Ерөөсөө модон хан чинь тэгэл усыг авбал тэгэл юу ч үгүй ялзарч идэгдэл модон шүү дээ. Тийм хэсгүүд бас байгаа. Та нөгөө нэг богтаны орчныг тэгээд тасварлахтаа нөгөө гадна шавар фасадыг нь бас тэр чигт нь хуурж артсан байсан тий. Тийм. Дүнзэн хааныхаа хоёр талаас энэ сараажин юм дранк гэж ярьдаг юм да. Мод ингэж хадж жагаад тэгээд шавардсан байсан байхгүй. Тэгэхээр зэрэг өргөх явцдаа тэр чинь саад болох учраас шавардлага нь бүгдэн буулгаад тэгээд өргөсөн. Хоёрдугаар зөвлөлтийн мэргэжилтэн бас манай юунд ажиллаж байсан шүү дээ. Манай гэсэр сунд архитектор байсан. Цөөн хугацаагаар бас инженерс ирж байсан. Тэр хүмүүс маань зөвлөд ер нь даацсан хувьд чинийг салгаадах гэдэг. Тэгээ хоёулаа шалгасан чинь орон сууцны барилгын даацд тохиолдсон юм чинь одоо музейн барилгын даацсан хувьд шаардлага хангахгүй байна гэдэг. Тэгээ бас нэмэлт нуруунууд хийсэн шүү дээ. Тийм үү. Тэр бол 83 оны засвар маш сайн хийсэн. Манай тэр үед бол барилга засварын талаар маш сайн бодлого туршлагатай настай баяраа гэж хүн бариад байсан. Тэр хүн бариад даацраад 78 хүнтэй. Тэр бол барилгын ажлыг хийж сурсан усуд байсан учраас маш тус болсон. Тэгээд тэд чинь очоод ярихтаа зэрэг шалгуур ярьж байгаа юм да. Сайн инженер инкмээр гэдэг. Тэгэхээр сэргийн засварлалтан дээр бас нөгөө сайн инженер архитектуруудаас гадна яг гүйцэтгэж байгаа баригадууд бас яг дадлагдaltaй байх. Мэргэсэн ажилчдад ч их чухал. Засварыг бол сайн хийсэн 83 оны засварыг хөтэлдэг. Одоо ер нь тавтэрийн ер нь цаг дуусчаа. Тэгээд хит хитэн асуух зүйлүүд байгаа. Тэрийг асууж үзье. За одоо ингээд нэг сүүлийн социализмын яг анхны ерөнхий төлөвлөгөө бий болсны дараах ингээд түүх соёлын барилгууд, орон сууцнууд ч юм уу те. Эднэр маань одоо ингээд түүхэн барилгуудын бас нэг жишээ болж байна л да. Иргэний барилгууд маань. Тэгэхээр газар хөдлөлтийн нормоос өмнө баригдсан учраас зарим нь нөгөө газар хөдлөлтийн шаардлага хангахгүй байна гэдэг үгт гараач юм уу те. Шинжлэх шаардлагатай гэдэг асуудал хэрэгтэй байна л та. Тэгэхээр та энэ тал дээр инженерийн хувь зүгээс яг ямар байр суурьтай байдаг вэ? Тэгээ ер нь бол манайх одоо түүх соёлын тусгалт барилга байгууламж гэхэд ерөөсөө сүм хийдлэгж ойлгодог байсан байхгүй юу? Тэгээ саяхны болтол ингээд явж ирсэн гэсэн чи одоо манай Улаанбаатар хотод барьсан барилгууд маань хууч очжээ. Одоо 50-аад оноос хойш ирсэн барилгууд шүү дээ. Тэгээд архитектурын
манай Улаанбаатар хотын өнгө зэмжийг хадгалж байгаа. Дүр төрхийг хадгалж байгаа ийм байдлууд болчих. Үнэхээр яа харахгүй манай асуудал ойлгоод орж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг энэ манай талбайтаасан байдлууд байна тийм ээ. Иргэн талбайд хөдөлгөөний байдлууд бол яа харахгүй архитектурын дурсгал мөн хоёрдугаар манай Улаанбаатар хотыг одоо Улаанбаатар гэдгийг дүр төрхийг тодорхойлж байгаа ийм барилгууд шүү дээ. Эднэрийг бол нураа зэрэгж болохгүй гадна байдлыг өөрчилж ерөөсөө болохгүй гоё энэ байгаа байдлыг хадгалах. Тэгэхэд бол аргагүй хүчдэх шаардлага бас зарим байдлууд бол тий. Яагаад гэвэл 60-аад оноос газар хөдлөлийн норм гэж байгаагүй шүү дээ. Тийм учраас хүчдэх барилгын хүчдэх одоо тоосгон барилгууд дээр ажиллах тийм инженер мэргэжлийн инженертэй болох хэрэгтэй байгаа юм тий. Би бол ерөөсөө модон барилга дээр л олцсомоор ажиллаж байсан. Тий. Тэгэхээр зэрэг одоо тоосгон капитал барилгууд дээр сэргээ завсарлах чиглэлээр бас инженер бол мэргэж хэрэгтэй байна. Одоо жишээ нэг хамгийн ойрхон жишээ гэх юм бол энэ 40-50 мянга дод шүү дээ. Танаа тавчтаа өргөтгөл хийгээд дунд хануудын нурааж мураацсан тий. Энэ тохиолдолд бол барилгын өөрийнх нь анхны тийм бүрэн бүтэн байдал алдагдчихлаа юм л да. Тэгэхээр нэг яаж энэ тохиолдолд сэргээн засварлах арга хэмжээ бүрэн бүтэн байдлын хүчтгэх арга хэмжээ авах боломжтой вэ? Тэгээ ер нь одоо Улаанбаатарын дүр төрхөөс нь харуулж байгаа юм бол энэ бас баг тойрогоо байшгууд байна тий. За энэ дамжны архитектурыг зургийг хийсэн шүү дээ. Энэ 40-50 мянган байшгууд байна тий. Эдгээр бол бас Улаанбаатарын дүр төрхийг хадгалсан байшгууд л та. Энийг яаж игээл үлдээмээр л байгаа. Үлдээх бол үлдээх гэхэр чинь зэрэг бас нэг асуудал болохоор зэрэг бас л нэг газар хөдлөлтөд норм хангахгүй тийм ээ. Хоёрдугаар нэг материалын илэрхийлэл орцсон. Ийм байдлыг одоо зэрэг засварлах яаж хадгалж үлдээх вэ гэдэг талаас одоо инженерүүд л хонос арах хэрэгтэй болчиход байна л да. Энэ бол хүчдэх хэрэгтэй болно да яахаа тийм. Энэ бол бас баггүй шаардсан тийм. Бараг энэ хуучин барилгатаа тасалж яхаар уулгаж хайчаа шинээр гоё ашин барьчих гэж усад ярьдаг бас тэр бол тэгж болохгүй юм аа. Ер нь бол үлдэхийг л аль болохоор үлдэхийг л их чиг хэрэгтэй юм тийм. Тэр номноос ингээд хараад дээ ийм байсан юм байна. Бидний ийм зүйл өглөж авч байгаа юм байна гэж ойлгохдаг юм тийм. Энэ бол залуу архитектор инженерүүд бол хөрнийхөө дурсуулт байлгуудыг тех сэргээл засварлах талаар бас мэрэгшиж сайн ажиллах хэрэгтэй байна. Одоо мэрэгсэн архитекторууд бол их цөөхөн маш чамаас эхлэв тийм ээ маш цөөхөн. Одоо бидний мэрэгсэн усууд маань ингээд дуусч. Тэгээ бидний залгамж үг маань баг хоор инженерийн хувьд бол баг байхгүй болчиход байна л да. Аттай нэг инженер гэж тэр бат хэвшиг гэдэг инженер тэр бол бас нэлээд сонирхтой шиг байна. Би бас тэдэнд нэг тавтаа чадах гараа зөвлөгөө өгөөд надад сэргээр жанраас гэсэн тэр ямар асуудал гарч ирсэн те. Тэр сайн тайлбарлаж өгсөн. Инженерүүд бол одоо мэрэгсэн инженерүүд хэрэгтэй. Манай сургуультанд ч гэсэн бас барилгын инженерийг ингээд сонсож байгаа оюутнуудаа бас сургаж явах хэрэгтэй байна. Тийм тий. За. За ямар ч байсан урилга маань хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За. Тийм бас хөгжлийн түүх явж байгаа учраас. Тэгэл яах вэ? Одоо энэ уртцааныг буулга хайшдаг чи буруу байхгүй. Манай уртцаан чи бүр түүхт Улаанбаатар хотын түүхийн байдлага хоёрдугаар архитектурын дурсгал. Барилгыг зүгээр
эдэн даруун хулж байгаа. Гараа гэж болгоё гэж болгоо хэлж байгаа. Тэр нөгөө иргэдийн төлөөлөгч сууж байгаа усууч архитектурын дурсгал гэдэг юм огт мэдэхгүй шүү дээ. Архитектурын дурсгал ямар үедээ байдаг. Тэгээ болгоо хэлж одоо ард талд нэрмдэг зэрэмдэг байдал гараад ирж байгаа байхгүй хамаагүй барьсан байшингүй биел гараад. Тэр чинь тэр удамжийг эмгэгтэй болгож харагдуулж ирсэн тийм байшин баггүй. Тэрнийг бол өчтөхөд ерөөс асуудалгүй бараг шаардлагагүй шатыг сайнаар байсан шүү дээ. Олон яг мөнгө үзүүлж бохоо олцоход тэр нь энэ нэрээс мохоо олцлоо. Манайхан арчилгаа хийхгүй тодлого хийхгүй байж байгаа байшин муудагч. Ерөөсө буулгая гэж ярьдаг байхгүй. Тэр хамгийн алдаа байхгүй. Одоо тэгээд энэ нүүн төв номын сан алтай зочдбууд гэл ингээд талбай тарьсан барилгууд байна. Бид чинь бас өөрөө одоо л сэргийн засварлахад бол ямар ч асуудалгүй бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Тэр бол тий. Жохон хүчтгэлүүд хийх л баг тий. Одоо энэ хойд пенер ордон гэж байсан. Одоо бол юу штүлээ. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн тий. Тэр чинь бас дамжин зураг баха. Тэгээд дараа донд тэр чинь бас суурь суугаад хагалт магадгүй гэсэн. Тэгээд их хүчтэй ажил хийсэн шүү дээ. Тэр мэтлэнгээр бол одоо байгууллагуудаа хадгалах хэрэгтэй юм да. Ер нь ойролцоогоор нэг хэдэн жил болоод ер нь нэг тэгэх болж байгаа юм байна гэл тэгэх ер нь ойрхон ер нь судалгаа хийгдээл явж байгаа хэрэгтэй юм тий. Тэр ер нь бол тэр байгууллагууд дээр архитектор инженер цатгаар үзлэг хийж явах хэрэгтэй. Дээврээсээ гоожж ийн үгүй. Хана тоосго мосго ямар шиг байдалтай байгаа тийм ээ. Шалгаж явах хэрэгтэй. За одоо сүүлийн ганц асуулт. Нөгөө нэг залуу инженер архитекторуудад ер нь цаашдаа энэ яг өгөх зөвлөгөө гэвэл та өөрийн зүгээс ямар зөвлөгөө? Өөрсдөө тусгал зүйлсээр судалгаасаар анх байгуулагдсан яаж байгуулагдаад юу хийж яаж засч ажиллаж байсан тухайгаар нэг биччихээ. Тэгээд тэрэн дээр бол гол нөгөө ямар байсан барилгыг ямар болгочоод одоо өдийг хөргөчөд байж байна гэдэг нь бусад мэддэг юм байна. Тэгээд тэр нь олон юм. Тэгээд бид нэр яаж сэргийн засварлах ажлыг хийж ирсэн юм. Тийм ээ. Тэрийг зургаар маш их олон зурагтай. Бид нар чинь сэргийн засварлах ажил хийж байгаа усууч маш их фото зураг авдаг. Надад бол хэдэн мянган зураг фото зураг слайд төр байгаа. Тэрийг тэр зарим дижитал төрүүлээд ингээд ямар ч аргаар сэргийн засварлаж ирсэн. Тэр арга технологийн зас суралцах хэрэг болох гэсэн үгнээс тэр туршилт сэргийн засварлалтын талаар тэр хамжиж байгаа. За дараагийнхаа бичлэгээр ямар чиглэлээр илүү их мэдээлэл авахыг хүсэж байна. Түүнийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Баярлалаа.